Бурхан бол гэрээний эзэн юм. Тэр бидний амьдралыг дээд эрх мэдлээрээ захирч байдаг атлаа бидэнтэй харилцаатай байхыг хүсдэг. Тэгээд биднийг энэ харилцаанд түүний эрх мэдэл дор зөв амьдардаг байгаасай гэж хүсдэг. Та Бурханы тухай бодохдоо түүнийг эзэн гэж бодосоо гэж хүсэж байна. Тантай харилцаатай байхын тулд таныг бүтээсэн, таныг гэмтээ нүгэлд байж тэрсэлж байхад өөрийн хүүг илгээж, таны амьдрч чадахгүй байсан тэрхүү амьдралаар амьдруулж, таны оронд өхүүлж, дахин амьлуулсан эзэн гэдгийг санаасай гэж хүсэж байна. Энэ бүхэн нь түүний дахин бүтээсэн шинэ амьдралаар түүний замнал, түүний зорилгын дагуу, түүний эрх мэдэл дор таныг амьдруулахын тулд хийгдсэн юм аа. Ингээд дараах асуулт урган гарч ирж байна. Бурхан гэрээний эзэн юм бол энэ гэрээний эзнийг бид яаж мэдэх вэ гэсэн асуулт юм. Энэ асуулт нь Бурханы мэдлэгийн сэдвтэй холбоотой юм. Энэ асуултанд хариулахын тулд бүгдээрээ Джон Фремени тодорхойлсон Бурхан нь эзэн байхын 3 шин чанарыг дахин харъя. Нэгт Бурханы оршихуй бидэнтэй хамт байдаг. Үүнээс Бурханыг таньж мэдэж болох талаар юу сурч болох вэ? Бурхан бол дунд нь оршдог юм. Тэр өөрийгөө мэдүүлсэн учраас бид түүнийг мэдэж чаднаа. Тэр хүнтэй өөрийн оршихуйгаар хамт байдаг тул бид түүний хинбэ гэдгийг таньж чадна. Тэгэхдээ Бурхан хянан захирдаг тул бид түүнийг зөвхөн түүний мэдүүлсэн арга замаар л таньж мэдэх боломжтой юм. Түүний тухай бид хязгаарлагдмал байдлаар л танин мэдж чадна. Бид хизээж түүнийг бүрэн гүйцэд танин мэдж чадахгүй. Бурхан өөрөө бүхнийг хянан захирдаг болохоор зөвхөн түүний бидэнд өөрийнхөө тухай мэдүүлсэн зүйлсийг л бид мэдж чаднаа. Зарим хүмүүс үүнийг би мэдэхгүй. Тэгэхдээ би Тэнгэрийн улсад очисныхаа дараа үүнийг ойлгоно гэж хэлдэг. Зарим нь бид Тэнгэрийн улсад очихоор бүхлээр нь ойлгож мэддэг болно гэдэг. Харин Библиэд хаанч бид Тэнгэрийн улсад очиод Бурханыг бүхлээр нь мэддэг болох тухай мөн ямар нэгэн зүйлийг бүрэн төгс мэдэх болно гэсэн амлалт байдаггүй билээ. Бид Бурханыг өөрийнхөө тааллаар мэдүүлсэн хэмжээгээр л мэддэг байх болно. Энэ дэлхий дээр байх хугацаанд бид Бурханы өөрийгөө мэдүүлсэн арга замаар тэр арга замаас нь хамаарч түүнийг мэдэх юм аа. Би Кларк Джонсон нарын эдгээр үгсэд маш дуртай. Тэрээр ямар ч хүн Бурханы өөрийгөө илчилсэн илчлэл, Бурхан өөрийгөө Христээр өгснийг хүлээж авахгүйгээр Бурханыг мэддэг гэж хэлэх нь гарцаагүй хуурамч шүтэж байгаа хэрэг болно гэж хэлсэн юм аа. Үнэхээр үнэн үгс билээ. Бурханыг зөвхөн Бурхан л мэдүүлж чадна. Бурханы мэдүүлснээс өөрөөр бид түүнийг мэдэж чадахгүй. Бид Библийн тухай онол сургаалд үзсэндээ Бурхан өөрийгөө 2 үндсэн аргаар илчилдэг гэж. Энэ нь ерөнхий илчлэл, тусгай илчлэл 2 юм. Бурхан өөрийгөө илчилсэн энэ 2 аргаар бид түүнийг мэдэж чаднаа. Түүний оршихуй хянан захирдаг тухай эдгээр зүйлсийг үзлээ. Тэгвэл одоо түүний эрх мэдлийн тухай үзье. Бурхан өөрийн эрх мэдлээрээ өөрийгөө таниулсан гэдэг нь бид Бурханыг таньж мэдхийн тулд түүний илчлэлд найдахаас өөр аргагүй бөгөөд тэрхүү илчлэлд яаж хандсаныхаа хариуцлагыг бид үрдэг. Түүний өөрийгөө мэдүүлэх гэсэн тэр байдлаар нь түүнийг таньж мэдэх хариуцлагыг бид хүлээдэг. Өөрөөр хэлбэл Бурханыг мэдэх гэдэг нь ёс зүйг шаарддаг. Бид үүнийг дуулууртаагаар зөвөөр хийж болно. Эсвэл түүний эсрэг тэрсэлж буруугаар хийж болно. Энэ нь ямар утга учиртай болохыг одоо үзье. Бурханыг таньж мэдэх энэ аргуудыг тэр бидэнд өгчээ. Ерөнхий болон тусгай илчиллээр. Энэ хоёрыг тус тусад нь үзье. Ерөнхий илчиллээс эхлэе. Библиэд юу гэсэн байдаг вэ? Ром 1-р бүлэгт Паул юу гэснийг эхлээд харъя. Учир нь Бурханы тухай мэдэж болох зүйл тэдний дунд илэрхий байдаг агаад Бурхан тэдэнд үүнийг ил болгосон юм. Тэгэхээр Бурханыг таньж мэдэж болох нь. Тэгвэл хэрхэн яаж таньж мэдэх вэ? Ром 1:20 дээр ертөнц бүтээгдснээс хойш түүний үл үзэгдэх чанарууд, түүний мөнх хүч ба Бурхан чанар нь бүтээгдсэн зүйлээр нь дамжин ойлгогдож, илэрхий харагдаж байгаа тул тэдэнд шалтгаан байхгүй гэсэн. Бурханыг бүтээгдсэн зүйлсээр нь мэдэж болно гэж Паул энд хэлсэн байна. Өөрөөр хэлэх юм бол Дуулал 19-т хэлсэнчлэн Тэнгэр нь Бурханы сүр жавхлан зарлаж, огторгуй гарынх нь бүтээлийг тунхаглаж байна. Өдрөөс өдөрт тэдгээр нь ярьж шөнөөс шөнд мэдлэгийг илчилдэг.
Энэ бол ерөнхий илчлэл юм аа. Байгаль дэлхийн бидэнд Бурхныг илчилж байдаг. Тэгэхдээ Паул ингээд зогссонгүй. Бид ерөнхий илчлэлийг нь хараад яасан бэ? Тэд Бурхныг мэдсэн атлаа Бурхан гэж түүнийг алдаршуулсан ч үгүй, түүнд талархал өргөсөн ч үгүй. Тэгээд ч тэд бодол санаандаа хоосорч ухаргүй зүрх нь харанхуй болжээ хэмээн хэлсэн. Гэм нүглээс болоод бид бүтээлийг зөв олж хараагүй. Учир нь тэд Бурхны үннийг худал хурамгаар сольж бүтээгчээс илүүгээр бүтээлд нь мөргөн зарагджээ. Бурхан бол үрд магтагдах бүтээгч мөн. Амен. Ром 1:21-25. Тийм ээ. Бид оронд нь худал хуурмагт итгэсэн. Бурхан үнэхээр тэгж хэлсэн юм уу? Тэр таныг өөр шиг нь болоосоо гэж хүссэн. Тэр жимсийг идээд өөхөхгүй. Бид бүгд энэ худал хуурмагт итгэсэн. Адамаар дамжаад бид бүгд үхдэг болцгоосон. Үр дагаварт нь бидний мунхаг зүрхсэтгэд харанхуй болсон. Хэдийгээр бүтээл нь бидэнд Бурхныг илчилдэгч бид Бурхныг хинбэ гэдэг тухай үнэнд итгэлгүй худал хуурмагт итгэхээр шийдэж эцэст нь буруу юмыг шүтэн мөрөгдөг болсон. Энэ бүгд чинь юу хийж байна вэ? Ерөнхий илчил нь Бурхныг илчилдэг юм бол гэм нүглээс болж энэ илчиллээс бид Бурхныг үнэн зөвөөр харж чаддаггүй болсон. Үр дүнд нь бид худал хуурмагт итгэдэг болсон. Мөн Бурхныг буруу таньж мэддэг болсон байна. Бид Бурхныг зөвөр таньж мэдэх ёс зүйн үүрэг хариуцлага хүлээдэг. Мөн байгаль дэлхий бидэнд Бурхныг үнэн зөвөр мэдүүлж чадахгүй болсон тул одоо бид яах ёстой юм бэ? Бурхан өөрийн үг болон Библиэр голдуу тусгай илчлэл өгдөг. Библиэс бид Бурхны хинбэ гэдгийг мэддэг. Библиэр дамжуулан тэр бидэнтэй ярьж өөрийгөө мэдүүлдэг. Бурхны өөрийгөө яаж мэдүүлэхийг хүсснээр нь түүнийг илчилдэг. Нэгдүгээрт тэр өөрийгөө дахин бүтээгч гэдгээ таниулдаг. Библи бидэнд хэрхэн гимээсээ аврагдаж нүд маань нээгдэхийг харуулдаг. Яаж өөрсдийн харанхуйгаас гим нүглээс чөлөөлөгдөхийг зааж өгдөг. Тэгэд мөн түүнийг бүтээгч гэдгийг харуулдаг. Библи бидэнд Бурхан бол бидний бүтээгч, оршин байгаа бүхний бүтээгч, ганцхан түүнийг шүтэн мөргөх ёстойг харуулдаг. Бид түүнийг зөвхөн Библиэр дамжуулан үнэн зөвөөр таньж мэдэж чаднаа. Агуу шинчлэлийн эртний пастор байсан Джон Калвин ийхүү хэлжээ. Нүдэн бүрлзэж хараа нь муутсан настанд хамгийн гайхалтай зохиолын номыг урд нь тавьж өгсөн ч тэрбээр 2-3 үгийг л арай ядан холбоо унших буй за. Харин харааны шил зүлэгвээс сайхан тод харж зөв уншина гэж хэлсэн. Мөн тэрээр бичээс ч мөн адил оюун бодлын маань Бурхны талаарх толгой эргэсэн мэдлэгийг цэгцэлж Бурхан хинбэ гэдгийг үннээр бидэнд тод харуулдаг гэжээ. Кальвин энд юуг хэлж байна вэ? Бид Библийг уншаад Бурхан дээр аврагч маань хэмээн ирэхэд Бурхан бол бидний бүтээгч юм байна гэдгийг мэддэг. Библи бол хараа муутай хүнд хэрэгтэй байдаг нүдний шилтэй адил юм. Библиэр дамжуулан бид Бурхныг үнэн зөвөөр хараа зогсохгүй, мөн бид дэлхийн ертөнцийг үнэн зөвөөр хардаг болдгоо. Бүтээлийн тухай худал хуурмагт итгэхэ болдог. Бүтээл нь Бурхныг илчилж байдгийг мөн бид Бурханд мөргөх ёстойг маань Библи ойлгуулдаг. Бид тусгай илчлэлгүйгээр ерөнхий илчлэлийг зөв ойлгох боломжгүй юм. Библи нь гим нүглээс болж сохорсон бидэнд дэлхийн ертөнцийг үнэн зөвөөр харах хараа өгдөг нүдний шил лугай адил юм аа. Бурхныг үнэн зөвөөр мэдхийн тулд бид түүний өөрийгөө мэдүүлэх гэсэн арга замыг дагах ёстой юм. Бичээсээр дамжуулан Бурхныг таньж мэддэг. Бурхныг үнэн зөвөөр мэдэж дэлхийн ертөнцийг үнэн зөвөөр ойлгохын тулд бидэнд үгийн илчлэл хэрэгтэй юм аа. Эзэн Бурхныг мэдхийн тулд бид доорх 3 зүйлийг дахин эргэн харъя. Тэр хянан захирдаг. Энэ нь бид түүнийг зөвхөн түүний мэдүүлсэн арга замаар л мэдэж чадна гэсэн үг юм. Ирэх мэдлээрээ тэр захирдаг. Тэр өөрийгөө яаж мэдүүлэхийг хүссэн тэр байдлаар нь л бид түүнийг мэдэх ёстой. Тэр бидний дунд оршдог юм. Тэр өөрийгөө мэдүүлсэн учраас бид түүнийг мэдэж чадах юм аа. Эдгээрийг нэгтгэн дүгнэмээс эзэн бидэнтэй харилцаа эхлүүлсэн болохоор бид түүний өөрийгөө илчилсэн зүйлсээр нь эдгээр зүйлсээр тэрээр өөрийгөө юу гэж илчилсэнийг нь таньж мэдэх үүрэгтэй.
Эзэн өөрийнхөө тухай болон бүтээлийнхаа тухай өгүүлсэн түүний үгээр дамжуулан бид түүнийг таньж мэддэг. Энд би сэдвийн хэрэгжүүлэлтийн тухай ярихгүй. Үүнийг бид хичээлээрээ ярилцсан. Тэгэхдээ та нар энэ хичээл бэлдээд хоёр асуултад хариулаарай. Бурхан гэрээний эзэн байна гэдэг нь итгэгч биш хүмүүсийн хувьд ямар утгатай вэ? Таны хувьд Бурханыг үнэн зөвөөр мэдэх үүрэг чинь ямар байна вэ? Чуулганы хувьд энэ үүрэг ямар байна вэ? Итгэгч биш хүмүүсийн хувьд тэгвэл яах вэ? За ингээд бүгдээрээ Бурханы мэдлэгийн талаар ерөнхий ойлголтоо боллоо. Библиэд Бурхан бол гэрээний эзэн гэдгийг хэлжээ. Өөрөөр хэлбэл тэрээр бидэнтэй харилцаа эхлүүлэн өөрийгөө бидэнд мэдүүлэхийг хүссэн, үүний тулд өөрийгөө бидэнд илчилсэн байна. Бурханы өөрийгөө таниулсан аргаар нь, бүтээлээр нь, харагдах ерөнхий илчлэл болон Библиэр голчлон харуулсан тусгай илчлэлээр нь бид түүнийг таньж мэддэг. Гэм нүглээс болж бид ерөнхий илчлэлийг үнэн зөвөөр ойлгож чаддаггүй ажээ. Тиймээс бидэнд Библи хэрэгтэй байдаг. Библиэр дамжуулан бид Бурханыг таньж мэддэг. Түүнийг бүтээлд нь бас олж харддаг.